Шалом, шалом, шалом. За шинэ өглөөний минь төргий 7 сарын 10-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. За эзэнтэй талархъя. Эзэн үнэхээр гайхалтай эзэн өнөөдөр бидэнд бас шинэ өглөө бэлдэж өгсөнд баярлалаа. Эзэнтэй талархъя. Эзэн минь танд баярлалаа. Таны ариун сүнс биднийг өдөртөх болтугай. Энэ шинэ өглөөний төлөө талархаж байна. Эзэн та өөрийн сүнсээ бидэнд дүүргэж өгөөрэй. Тэгээд таны хүч чадал бидний дээр дүүрэн байх болтугай Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар дуулал номын 11-ээс 18-ыг уншин. Дуулал 11-ээс 18. За уншъя. Яавэ та юунд хол байна вэ? Яагаад та бэрх цагт нөөгдөн вэ? Ихэрхэн байж буруутнууд зүдрэгстийг хавчиж байна. Иймээс хэзэн ихэнтэй тэд өөрсдөө унаг. Хүсэл тачаалаараа буруутнууд сайрхаж байна. Хомхоо шунаг хүн Яавэг доромжилж үл аашина. Буруут хүн ихэмсэглэж бурхныг үл эрэлхийлнэ. Бүхэл бодол санаа нь бурхан гэж байхгүй гин. Хамаг зам мөр нь ямагт дэвчин. Харин таны шүл тэртээ өндөрт хараанаас нь алс хол байх юм. Хамаг өснө өстнөө тэр тухуурхас суух юм. Үнэндээ би огт ганхахгүй үеийн үед үл заавна гэж тэр хэлдэг. Амар нь дүүрэн хараал, зайл, хорсол, хилэн дээр нь аюул занал, хорон муу, тосгон суурин хаваар отож бүтэн далтхан газарт гимгүү хүнийг хөнөөн. Дорон хүмүүсийг хулгайгаар ажин үүрэндээ хэвтэх арслан мэт далд газарт зүгдэрч ядарсныг нь барихаар учин торондоо оруулаад ядуусыг чирч чадна. Доо шатын миран дороочууд хүчинд нь унана. Дотроо тэрээр бурхан үүнийг хайхрахгүй гин. Ууруулж цаашаа харсан хойно хизээч харахгүй гин. Даруй хөдлөж яваа мутраа далаагаач бурхан. Дарлагдсан хүмүүсийг та бүү мартаач. Буруу бодолт хүн бурхныг юунд үл аашаана вэ? Бурхан тооцоо бодохгүй гэж юунд бодно вэ? Харин тэр хардаг билээ. Хор хөнөөл аюул занлыг анзаардаг. Мутраа сунган тусалдаг тул үгээгүй ядуун танд найдан өнчин өрөөсөнд нь та туслана. Буруут ба гэмт хүмүүсийн гарыг хугалж бусармаг үйлдэлийг нь үлдээлгүй илчлээж үрд мөнхийн хаан бол Яавэ үндэснүү түүний нутгаас ариллаа. Зовч зүдрэгсдийн хүслийг Яавэ та сонслоо. Зүрх сэтгэлийг нь тэтгэн чих тавин анхаарч дарлагдсан хүмүүс өнчин өрөөснийг та өмгөөлөх тул дэлхийн мөхс хүмүүн тэднийг дахин сүрдүүлэхгүй. Амен. Амен. За харгислан дарангуулагч туслан дэмжигч гэсэн юм гарчигтай дуулал номын 11-ээс 18 байна. За чимээгүү цагийн номын тайлбар дээр болохоор бурхны шударганд шүүлт нин шаардлагатай байгаа бодит байдлыг наривчлан дүрсэлдэг. Бурхан шударгаасаа тогтоож ихийг хичээнгүлэн гуйжээ. Бурхан хол байгаа мэт нуугдж байгаа мэт санагдахаар байдал шүлэгч орж. Бурхан шүүхгүй байгаа тул хорон муу хүмүүс буруугаа засвалгүй улам бүр гаарч байна. Тэд шүүгч бурхан байхгүй, бурханы шүүлч байх буухгүй хэмээн бурханыг доромжилдаг. Хорон муу хүмүүс бузар хамтаа худал хуурмаг доромжлол хараалын үгсийг урсгана. Хорон муу хүмүүсийн үйлдэл хэрцгээ. Тэд нууц газар отон сууж гинэн цайлган зовсон сул дорой өрөвдөлтөө хүмүүсийг хүчирхээлдэг. Тэгсэн атлаа бурхныг доромжилсан дими үгсээ чалчсаар байдаг. Өнчин хүүхэд мэт сул дорой тусалдаг бурханд шүлгэж хандан хавчигдан зовсон хүмүүсийн гомдлыг тайлахыг мөн сул дорой хүнийг дарлах хорон муу хүмүүсийг хатуу шийдэхийг гуйн залбирчээ. Мөнхийн хаан бурхны хийх үйлсийг шүлэгч итгэлээр ширтэн хардаг. Дарамт шахалтад орсон сул дорой нэгнийг бурхан хамгаалж дарлагчгүй ертөнцийг бүтээх болно. Хэрэгжүүлэлт бурхан гэж юм бэ? Хүн хүнээ даралдгүй дэлхийг бурхан бүтээж байна. Бурхан хүч чадалгүй хүнийг хамгаалагч, хилмигцэн хүний өмгөөлөгч болдог. Хүчирхийлэл дарамт ор яолж буй хүний эрх ашгийг хамгаалах нь бурхны хүсэл мөн. За надад өчгөө сургамж юу вэ? Хүч чадалгүй сул дорой хүмүүстэй зөв бусаар харьцах нь адгийн хорон муу үйлдэл мөн. Альбан тушаал дагуур хүнийг доромжлох дэлхийн үнлэмжээр ажлаас хамаарч басамжлах залуу хүүхэд гэд хөдөлмөрийн хууль мөрдөхгүй байх явдал гардаг. Сул дорой хүнийг дарлах тэр мөчөд бурхны дайсан болдгийг санаараа гэж. За өнөөдрийн бидний унсан хэсэг болохоор өчигдөр хэлсэн тийм ээ 9-10 дугаар бүлэг бол ийм хамтдаа цогц бүлэг уг нь л ингээд цогц нийлмэл бүлэг байсан. За тэгээд ишлэл болгонд нь яг нөгөө еврейн цаандлага эхний өсгүүд байдгаа гэж хэлжсэн тийм үү. За дуулын 9 дугаар болохоор бурхан дайснуудыг зөв шударгаар зөвхт байдлыг тогтоосонд талархсан юм магтаал байгаа бол харин 10 дугаар бүлэг дээр дуулын 10 дээр болохоор
амьдрал дээр хорон мөн хүмүүс ядуусыг дарлаж бурхан эзэг байхгүй мэт авирлаж байгаад харамсан гомдол гуйлтын тухай ийм байгаа. За тэгээд бурхан хаана байна вэ гэд ингээд залбирч байгаа тийм үү? Эзэн та яагаад тэртээ хол загсдаг вэ? Бэрх цаг та яагаад нуугддаг вэ? Тэгээд яг еврей утга нь болохоор дуугалагч бурхны оршихуйг үгүйсгээгүй харин түүнийтэй одоо өөрөөр хэлээд яагаад одоо юу ч хийхгүй юм бэ? Өөрөөр хэлээд итгэхгүй байгаа юм бэ? Ямар ч итгэл итгэх байхгүй. Тэгэд миний төлөө зүтгэл байхгүй гэсэн ийм байдлаар хэлсэн байгаа. Тэгээд нүрээ нуух гэдгийг болохоор бид нар бүр ингээд нүрээ нуугаад нуугдаад харагдахгүй байгаа юм шиг боловч харин юу гэдэг вэ гэхээр ивэл хамгаалтаа түр татсан. Шүүлтээ түр хойшлуулсан гэсэн ийм утга байдаг. За тэгээд бэрх цагт бурхан дуугүй байх нь итгэгч хүн дээрдэг хамгийн том сорилт юм аа. Би нэг урд нь уулзчихсан хойд Солонгосын нэг пастрын тухай ярьжсэн тийм 800 хэдэн хоног шоронд байсан. Тэрний өмнө болохоор бас юу тэр пастор чинь болохоор Канадын иргэн баггүй юу. Тэгээд тэрний дараа нь тэрний өмнө болохоор бас 900 хэдэн хоног байсан Америкийн иргэн бас пастор байдаг байхгүй юу. За тэгээд тэр пастор бүр ингээд нэг хойд Солонгос хүмүүст сайн мэдээ тараахын тулд бүр ингээд залбирагч, хамтрагч гэд 300 гаруй хүнийг тэ босгоод тэгээд тэр хүмүүстэй хамтдаа ингээд нөгөө хойд Солонгос тэр үед яг гадаад хүмүүс ялангуяа нөгөө Солонгос иргэн шилгүй л бол гадаад хүмүүсийг орохыг зөвшөөрсөн, дотор аялахыг зөвшөөрсөн тийм хууль дүрм гаргаад тэгээд тэрний дагуу тэр хүн аюу болон багуудыг авч явсан байгаа байхгүй юу. Тэгээд 10-10-аар нь 10 дээр нь авч ороод тэгээд гол нь тэнд ингээл тэ нөгөө хүүхдүүдэд очиад ингээд англи хэл заангаа хүүхдүүдтэй аюу сайн харилцаад ийм үйлчлэл хийжсэн. За тэнийг удаад аягүй сонирхолтой тэр пастор дандаа Америкийн пасторуудтай хамт явсан гинэ. Тэгэд ингээд 2 солонгос тусгаарлагдсны дараа түүхэнд анх удаа Америк пасторууд одоо хойд Солонгост очиж залбирсан үйлчлэл хийсэн яг тийм цаг болсон юм байна л да. За тэгээд тэр пастрын хувьд яасан бэ гэсэн чинь аягүй сонирхолтой. Нөгөө пастор маань юу яасан байгаа. Тэд нар нөгөө нэг автобустайгаа явж байсан чинь бурхан нэг тэднийг нөгөө одоо тагнаа дагаад явж байгаа одоо нэг тусгай ажилтан байгаа штэ. Тэр ажилтан яг автобусны жолоочоо уртал цуцсан хажууд ингээд урт цуцсан байсан гинэ. Тэгсэн чинь автобус нь осолд ороод урдлын хэсэг нь тэр хүн бараг амнасаа алдах гэсэн юм байна л да. Тэгээд тэрний дараа гэсэн чинь дахиад явж байгаа тэр пасторуудаа. Тэгээ Мосес тэгж амир эсэргүүцсэн байгаа байхгүй. Тэгсэн дахиад явж яасан чинь тэр нөгөө нэг тэр одоо нэг тагнуулын ажилтан тэгж хэлсэн. Та нар ер нь айгүй осолтой хүмүүс байна би та нартай явсан чинь ингээд осолд орчих гээд ах ингээд урд суужсэн хойдолд суудсан гэдэг. Тэгсэн чинь дахиад нөгөө автобусны явжсэн дахиад осолд орсон юм байл да. Тэгсэн чинь урдлын хэсэг хойдолын хэсэг тэр хүн бас дахиад айгүй амнасаа алдах гэсэн гэнэ. Тэгсэн чинь та нар чи ямар осолтой ямар сонир хүмүүс та нартай яваад байвал ер ингээд амнасаа алдах юм байна гэдэг. Ингэжсэн ингээд. За тэгээд тэр нөгөө багтахаа ингээд явжсэн чи гинтийн тэр пастрыг дуудаад бариад хорцсон байл да. Тэгсэн чинь тэр пастор ямар алдаа хийсэн бэ гэсэн чинь нөгөө компьютер шин компьютер авсан юм байна. Тэгээ шин компьютер аваад нөгөө хуучин компьютерт хөцөөлээд хаардан дээрээ буулгачаад тэр нөгөө нэг одоо тэр тийм шин компьютер авчаад хуучин компьютер гэсэн. Хуучин компьютер дээр зөөлөө хард руугаа зөөж исэн юм байна. Хард руугаа зөөж хагаад уг нь хардаа нөгөө нэг хятадд үлдээх хэрэгтэй байсан чинь мартаад нөгөө хуучин компьютераа хийхдээ одоо тэр хард марта юугаа ингээд хамт хийцэн байсан гинэ. Шин компьютер руу зөөж исэн нэг гол юмнуудаа шинтэйгэл авсан юм шиг байна. За тэгээ ямар ч байсан хард руу зөөж исэн юмнуудаа ингээд хамт авсан байсан чинь нөгөө тэрийг шалгасан гинэ. Тэгээ тэрийг шалгаад тэгсэн чинь нөгөө хардан дээр нь хойд Солонгосын талаарх яг өөрийнх нь бичлэгүүд биш. Ялангуяа гудамжинд хүүхдүүд өсөж байгаа, гуйлгаж байгаа тийм янз бүрийн тийм нөгөө хойд Солонгосын харуулах дурггүй тийм бичлэгүүд айгүйх байсан юм байна л да. Тэгээд тэр пастор тэр юунд нөгөө тэр юунасаа болоод баригдаад хоригдчихж байгаа байхгүй юу? Хоригдоод тэгээд бараг 910 хоноод гээд тэгээд тэгсэн чинь айгүй сонирхолтой баг тэр дунд ингээл бүр ингээд өөрөө нөгөө Америкийн юу болохоор ингэсэн гэдэг
өстой боломжгүй зүйлүүдийг ингээл бод айгуу ер нь бол тэгээд би бурхнаас ингээ бурхан минь ээ би те хойд солонгост мөргөл өргөх хүндэтгэл мөрглийг өргөхөөр тэг өргөгч байх юмсан тэнд тийм хүндэтгэл мөрглийг өргөгчдгийг босгох юмсан гэж айгуух залбирч байсан эсэргээрээ тэгээд би өөрөө тэнд очиж ингээ хүндэтгэл мөрглийг өргөсөн ингээд тэгээд ганцаарнгийн шоронд гадаад хүмүүсийг хоригдохоор шоронд суулгах гэсэн чинь ганцаараа тэнд байсан тэгээд тэн дээрээ ахаад нөгөө нэг 40-50 хүн им хингдүүлээд тэр пастор бас яг тэгж ярьдаг байхгүй нөгөө бас яг өөрийн нөгөө нэг 40-50 хүн гээд яажсан гэдэг Канадын пастор тэгсэн чинь тэр нөгөө нэг юу пастор Библи авъя гэсэн чинь ямар ч байсан Библийн зөвшөөрдөг гэд зөвшөөрсөн юм байна л да. Тэгээд нөгөө пастор маань тэнд байж захта айгуух юу хийсэн гинэ төв хүндэтгэл мөргөл өргөөд ингэж залбирлал өргөсөн гэд. Тэгээд тэнд яж та өвдөд бас имлэг явсан байна. За тэгээд нэг айгүйх залбирч явах үедээ бүр өөрөө ингээд нэг макадемик гэдэг нэг юм самар байдаг шүү дээ. Тийм юута тэгсэн чинь макадемита Хавайн нэг тийм шоколад байдаг гэнэ. Тэгээ нэг номерт би Хавайн тийм макадемита шоколад тиймсэн 2 номер тийм юм 3 номер тийм гэдэг зөвхөн Америкт байдаг яг өөрийнх нь дуртай тийм юмнуудыг залбирсан гэнэ. Тийм юм итгэм заа тэгээд хойд солонгост тий ийм шоколад иднэ академи юула макадемита ийм шоколад иднэ гэж юу ах вэ гэдэг. Тэгтээ 5 юм ингээд залбирсан гэж юм. Тэгээд тэгсэн чинь нөгөө ерөнхийдөө нөгөө биеийн айгуу муудаад имлэгт очиод имлэгт бичээс яг юуны имлэгт аваадсан гэдэг нөгөө юу гэдэг лээ Пяняны нөгөө уг нь хөдөө тийм нөгөө холх газар байсан чинь Пяняны юунд Пяняны эсрэг Пянян дахь эмнэлэгт очсон юм байна. Тэгээд гисэн чинь тэр үед ээжт нь зөвшөөрөөд ээж нь хүүгээ эргэж ирсэн гинэ. Хүүгээ эргэж ирээд ингээл авна засгийн газрын оронд яриа болоо. Тэгсэн чинь яг нөгөө ээж нь ингээд авчирсан юмнууд нь хамгийн түрүүнд яг л ингээл нөгөө Хавайн шоколадыг гаргаж өгөөл тэгээ кит кат шоколад шиг л үү. За нэг тиймэрхүү юмнууд байсан. Тэгэл яг тэр хүссэн зүйлүүдээ ингээд яг 5 юмыг яг дараалал гаргаж ирсэн гинэ. Тэгээ бурхан ингээд өөрөө яг тэр үедээ нэг удаа ингээд бас яг өнөөдрийн залбирал шигтэй та хаана байх юм бэ? Бурхан та хаана нуугдсан бэ? Та яагаад тэртэй холцогсон вэ гэд нэтгэрчлээ шигтэй. Бурхан та хаана байна гэд. Тэгээ бүр яг тэгж бурханаас нэгжсэн гэнэ. Тэгээд бурхан өгөө өгдөө би чамтай хамт байна. Би чамтай хамт байна. А гэтэл нөхцөлөд нь аягүй өцөд амар те үйлсэн ядарн тураад 27 кг тураадчлаа. Тэгээл маш их юм одоо шумуулан хорхоо шавж тэгж байгаа мам гэхдээ тэг биса миса гэхдээ тэгэл байн хазуулаад тэгэл арсны өвчтөй болоод ингээд аюу хүнд тэгээд ингээд яг ингээд ганцаараа ингээд хөлдөө өвөл болохоор хөлдөө газар ухуулчтай тэгээ ногоо могоо тариулаад тэгсэн чинь аюу сонирхолтой ногоо тарьсан чинь яг өөрийнх нь хэсгийн тарьж байгаа ногоо нь аюу гоё ургадаг гэнэ. Тэгэд нэг нэлээд зайтай нүдэнд харагдах газар бас нэг хэсэг хүмүүс ногоо ургаад тариадсан юм байна. Гэсэн чи тэр юм хүмүүс ингээд асуусан чинь одоо өөрсдийнх нь ажилчаад өөрсдийнхээ идэх нөгөө одоо бандуугаа тарьж исэн гэдэг тарьсан юм байна л да. Тэгсэн чинь тэрийг нэг юуныханд дарах хэлсэн гэнэ. Өө тэр манай хүмүүс бид нар өөрсдийнхээ идэх юмыг тарьж байгаа манай хүмүүс гэдгсэн гэнэ. Тэгээд тэгснэ. Тэгтээ их сони чиний хэсгийн чи ер нь ногоо тарьж исэн юм вандуу энэ төр суулгах гэсэн юм. Чиний тарьж байгаа хэсэг айгүй сайн ургаад тэгээ юу болохоор урахгүй хаа ямар сони юм гэсэн гэмээ. Биднийх болохоор тийм юу биш юм гэдгсэн чинь газар тариаланг тэтгэгч чинь тэнгэрээс байдаг юм аа гэж хэлсэн гэмээ. Тэгсэн чинь тэгээ бурхан юу гэдгийг тэнгэр тэтгэдэг гэсэн чинь тийм юм гэж юу гэдэг юм гэснэ. Бид нар бол ерөөсөө тэр тэнгэр бурхан гэдэггүй бид нар бол тэ улсрынхаа үзэл бодолтой л итгэдэг мэддэг. Тэгсэн чинь тэр шин бороо ороод нөгөө нэг хүмүүсийн тарьсан вантон бүр тэр чигээр усан тавтаад урах цалтахаар болсон байсан гэнэ. Тэгсэн чи өөрийнх нь хэсэг дээр юу ч тийм юм болоогүй. Гэт тэгэл ингээл тиймэрхүү байдлаар ингээл бурхан хамт байгааг айгүйх мэдрүүлдэг те. Тэгэл ээжийг нэрүүлээ. Тэгэд ээжинд гэсэн чинь явахта уг нь ингээд Америкийн засгийн газараас авах гэж айгүй хөдөлсөн юм байл да. Тэгээд авахта ээж нь тэгж хэлсэн гэсэн. Юу захиа бичсэн гэсэн. Тэгэд миний хөө Даниэлийн найзууд тэг бурхан биднийг аврахгүй байсан ч гэсэн залбирал хийдэг штэ. Яг л тийм цаг ирж байгаа шүү гэж хэлээ. Тэг явсан гинэ. Тэгэл ерөөсөө ойлгосон юм. За манай засгийн газар намайг авч дийлэхгүй байгаа юм байна. Болохгүй байгаа юм байна. Юу юм бэ?
боломжгүй юм байна. Тэгээд байжсэн ч харин яг аварч гасан байгаа хгүй. Гэхдээ ингээд нөгөө яг тэр удаа бурхан та хаана байгаа юм бэ? Яг тэр зовлон дундаа за би ер нь бурхангүй газар ичлээгээд тэг ямар ч ингээ бурханы хамгаалтгүй газар гэхтэл эсэргээрээ яг бурхан үнэхээр цаг ямагт үргэлж хамт байсан тухай айгүй гоё тэгэж юу яажсэн. Үгүй байна. Бурхан ба яг хамт байсан байна. Бурхан яг үнэхээр бүхий л талбар дээр бурхан үнэхээр намайг хамгаалсаар байсан байна гэдгийг аюу гой ойлгосон, мэдэрсэн ингээд ийм гой гэрчлэг хийсэн. Тэгэхээр өнөөдөр бидний уншиж байгаа хэсэг маань яг тийм ба штэ тий. Өнөөдөр уншсан хэсэг мэт бурхан та хаана байгаа юм бэ тий. Үнэхээр зовлон дундаа. За тэгэл хорон муу хүмүүсийн бүр юу бол айгүйх байгаа. Тэд нар болгон бурхан байхгүй. Яг саяны гэрчлэлтэй адилхан байгаа штэ тий. Тэнгэр мэнгэр тэтгэн гэж юу ах вэ? Бурхан тэтгэн гэж юу ах вэ гэд. Тэгээд бурхан байсан ч гэсэн тий надад хамаагүй гэд. Яг хойд солонгос ч юм нь бол нэг атеизм буюу шашингүй үзэл ийм байгаа штэ. За тэгээд бурхан миний эрэхт оролцохгүй намайг шийтгэхгүй гэд бурханыг үл таасан ийм зүйлүүдийг гаргадаг гэж ингэж хэлж байгаа тийм үү. За тэгээд 4-р ишлэлдэр болохоор аюу тийм нэг юуг нэ буруу завдалт хүн бардам нүрэлдэг бурхныг хийсэдэг бүхэл санаанд бодол санаанд нь бурхан байдаггүй гэд ингээд за ийм хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэгээд харин 11-р болохоор бурхан марцсан билээ хизээж үнийг харахгүй гэдгээ хорон муу хүн бурхны төвчээрийг харахгүй чадахгүй нэ гэж амдуулдаг. Бурхан төвчээд ингээд одоо нэг хорон муу зүйлийг үлдэж байхад бурхан харахгүй байна гэж бодоод байдаг. Бурхан харин эсэргээрээ тэр хүний гимшээд эргэх боломжийг хүлээгээд төвчээд байгааг ойлгоогүй ийм зүйл байдаг. За тэгээд 12-р ишлэлээс болохоор яаж вэ? Эзэн босооч бурхан өтрөөр гэж ядуусыг бүү мартаач гэх. Энэ болохоор босооч гэдэг болохоор нөгөө нэг яг юу ахгүй бурхан гэрэний хавдраа нөгөө нэг удирдаа зов шүдрэх шүүгчийнхаа ингээд судлаас босоод ард өмнөө ингээд хүн дууддаг энэ юу ахгүй өрөө ахгүй. За тэгээд ингээд бурхан та ажиллаараа гэдгээд төсгөлт нь эцсийн ялалт бол бурханаас байдаг. Тэгээд эзэн бол үрд мөнхийн хаа юм аа гэсэн байгаа тийм. Үрд мөнхөд эзэн үрд мөнхөд хаа юм аа. Тэгээд зөвхт хүмүүсийг бурхан юм. Зөвхт эцэггүй хүмүүс энэ дээр юу яаж за 17 дээр эзэн даруй хүний хүсэлтийг сонсдог тул зүрхийг нь бачуулж их тавин сонсооч. Тэгээд эцэггүй хүмүүс өнчтийг та хамгаалаач энэ дэлхийн хүмүүс дахиж сүрдүүлэхгүй болгооч гэд. За энэ дээр ядуу дорой хүмүүс, даруй хүмүүс, өнчин хамгаалагчгүй хүмүүс, хэлмэгцэн хүмүүс энэ хүмүүсийн зүрхийг бачуулж өгөөч. Тэгээд эзэн тэднийг та хамгаалаараа гэсэн байд. За тэгэхээр итгэлийн амьдрал дээр хүнд хэцүү зовлон нөхцөл донд эргэлзээ орж ирэх үед тэрийг эргэлзээг бүр баттай гэж бодоод эргэжиж болохгүй. Харин яах ёстой. Эргэлзээг бурханд хэлэх хэрэгтэй. Бурхан яагаад дуугүй байна вэ гэж асуух хэрэгтэй. Тэгээ тэр нь болохоор итгэлгүй байгаа зүйл биш. Харин бурханд итгэдэг учраас та хариулаач. Бурхан минь яг одоо хурдан хариулж өгөөч. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн ийм залбирал авахгүй юу? За тэгээ бурхан хардаг. Тэгээ бурхан үнэхээр харсаар байгаа гэдэг тэр итгэл үргэлж байгаараа. Тэгээд шудраг шүүлт бол хизээний цагт ирнэ гэсэн ба. За ийм байна. Дуглал 10-р бүлэг гоё яагаад? Заримдаа үнэхээр бурхан та байна уу гэж эргэлзэх тийм үе төрж болно. Тэг хүний амьдрал үнэхээр тэг ялангуяа би одоо тэгж боддог шүү дээ. Исламын шинтэй оронд ч юм уу, хойд солонгост ч юм уу. Тэг яа бурхан минь ийм байгаа юм бэ гэд ийм зүйлийг би урд нэг юу хойд солонгосын нэг юу гэдэг лээ мюзикл үзсэн. Тэгээ тэрэн дээр яг нөгөө хойд солонгосын нэг залуу оюутан залуучуудын уулзалтаар өмнөд солонгост ирчээд рок хөгжмийг сонирхдаг болоо. Тэгээд дээр нь Иесуст итгэдэг болоод тэгээ нутагт очичаад тэгээд нөгөө улс төрийн жудок гэж аюу алдартай өөрсөө тэндээс амьд хүн гардгүй тийм юу шоронд очсон. Тэгээ тийм шоронд ороод байж захта та яагаад зөвхөн өмнөд солонгост байгаад хийдгийм бэ? Та яагаад наашаа бидэнд ирдгүү юм бэ? Яагаад бид нарыг хардггүй юм бэ гэд тэгээд дуулдаг тэр хэсэг байхгүй. Тэр хэсэг миний зүрхэнд бүр айгүй гүнзгий орж ирсэн байхгүй. Үнэхээр бас яг энэ цаг үед ч гэсэн яг зовлон дундаас эзэн та хаана гам эзэн та яарвчлаараа гэж залбирч байгаа хүмүүс байх юм. За юм байна. Та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр Монгол руугаа явах гэдэг байна. Маргааш наадамхад Монголда байх юм ээ. Гоёгац. За
өнөөдөр бид нар Индонезийн төлөө үргэлжлүүлэн залбирна. Индонезийн төлөө үргэлжлүүлэн залбирахдаа бид нар Калимантан, Борнео гэж энэ арлын төлөө залбирна. За тэгээд энэ арал нь болохоор номхон талан баруун хэсэгт ингээд зүүн өмнөд Азийн бүлэг арлуудын энд ингээд оршдог. Тэгээд дэлхийн 3 дахь том арал байгаа Калимантаны арал гэж аюу том арал тий. За тэгээд байгалийн маш гоё юм хосгүй тогтцтой, баялаг түүхтэй. Тэгээд уугуул иргэдэм ийм өвөрмөц соёл иргэншлэр аюу алдартай ийм газар нутаг байгаа. За тэгээд ер нь бол нөгөө нийт арлын 73% нь бол тий ийм юу байгаа. Одоо Индонезийн газар нутаг тий Калимантан за тэгээд үлдсэн хувь нь болохоор гэдэг Малайзийн байхгүй Малайзийн газар нутаг байгаа. Одоо та нар энэ зурган дээрээс харж байна уу те зурган дээр яг тэр Малайз чинь шар юу нь болохоор жоохон тийм оранжийн өнгөтэй байгаа шүү дээ. Индонез. Тэгэхээр Малайз юу хоёр энэ арал дээр хуваагдаж 75% нь Индонезийн талд урталтай 25% нь хойд талтай байдаг. За тэгин гутлаа энэ дотор нь жижигхэн тийм Малайзийн нутаг донд бас нэг хавчуулагдсан Бруней гэж улс байгаа. Маш баян тэгээд ийм хаан тулсан нэг хувь чөрөхгүй газар нутгийн эзэлдэг юм ба. Маш гоё байгалийн үзэсгэлэнтэй. Тэгээд бүр ингэ ширэнгэн ойтой, эртний ширэнгэн ойтой тэгээд бүр дэлхийн хамгийн эртний ийм экосистемд ингэж тооцогддог. За тэгээд байгалийн одоо биологи айгүй гоё тийм одоо олон янзын байдлууд байдаг. Энэ тийм нөгөө сармагч оронготан сармагчин одоо заан нэг сонир хамартай нэг ийм юу сармагч ингээ ховорцсон амьтад цэрлэгээр оршдог. За тэгээд хамгийн том бас айгуу тийм өмхий цэцэг гэж юм цэцэг энэ ургадгаараа бас их сонио хүмүүс үзгэж ичдэг ийм газар байгаа. За ерөнхийдөө эртээр үеэсээ бол эртний тий одоо тий юм хиндэ буддийн төлөө маш их орсон. Тэгээд за тэгээд дээр үед болохоор ер нь нөгөө алт тэгээл говор юм ховор нандин зүйлээр одоо их эрт худалдаа бизнес хийхээс ийм орн баг. За энэ эдгийн бас худалдаачдаар дамжуулаад исламын шишнээ нэвтэрсэн байгаа. Тэгээд Бруней султан улс болохоор бас юм юуны бид нар бас залбирчээс улс шүү дээ. Бруней султан улс болохоор бас юм юутай исламын шишнтэй ийм байгаа. За тэгээд энд нөгөө нэг айгүй тийм эртний нэг овгийн юугаар амьдэрдэг овгод бол одоо хэрнээ зөндөө байдаг. За 200 гаруй юм овмог хэлний бүлгүүдэд хуваагддаг. За тэгээд энэ дотроо ерөнхийд нөгөө нэг уугуул эрэхтэй даяк гэж нэрлэдэг байхгүй. Даяктэд юм сонирхолтой уламжлал хувцастай ийм байгаа. За тэгээд хамгийн сонирхолтой нь юм нөгөө айгүй урт байшин. Би бас энэ тухай ярьжсэн тий. Таиландд ч гэсэн ийм бүлэг хүмүүс байдаг юм байла овгоор бүр том байшин байдаг. Тэгээд бүр ингээд 20-100 гаруй өрөө төв ингээд тэгээд айлууд ингээд хамттай овгоор амьдэрдэг. Тэгээд гол дундаа ингээд нийтийн нэг том тагцтай. Тэгээд тэн дээрээ баяр услал хурал цуглаанаа хийдэг. За тэгээд энэ хүмүүс болохоор бүр дээр үед ямар байсан гэхээр айгүй амар нөө ер нь эдний нөгөө дайчт нь юм зоригт дайчаттай гэдгээр айгүй алдартай байдаг. Тэгээ саяхныг хүртэл юу байсан бэ гэхээр толгоо агнадаг. Өөрөөр хэлбэл одоо даяг комгийн дайчаа дайсныхаа толгойг аваад тосгонд авчирдаг байсан бөгөөд энэ нь нөгөө нэг одоо эр зориг сүнслэг хүчийг ингэж илэрхийлдэг. Тэгээ гэр дотор ингээд бүр ингээд айгүйх толгоонууд ингээд үлгцсэн. Тийм юу би бас юу үзчихсэн байхгүй юу гэдэг юм. Докюментари үзчихсэн. За тэгээд бас айгүйх ургацын баяраараа бас тэд нар ядгүй гэхээр янз бүрийн бүжүүд юм шууны хөдөлгөөнөөр бүжиг хийдэг. За тэгээд энэ дунд бас нөгөө одоо юу хөр хүүхдэд ингээ багаас нэхлээд ингээд октоодтэй гуулийн аймгаар ингээ сунгаад бүр айгүй урт ингээд чихтэй үндсэн чихтэй болгочдөг. Тэгээд энэ нь одоо нөгөө гоо үзэсгэлэн одоо язгууртан тэ тэр гарал үүслийн тодорхойлдог байдаг. Одоо ч гэсэн ингээд тийм нөгөө чихэн бүр ингээд сунаад бүртээ цээжээ үрцэн тийм настангууд зөндөө байдаг. За тэгээд бас Индонез нөгөө ерөнхийдөө нөгөө хүмүүсээ хүчээр ийш тийш аюух нүүлгэн шилжүүлсэн шүү дээ. Тэгээд Жакартагийн хүн амын одоо нийслэл Жакартагийн хүн амын нөгөө маш их одоо юу гэдэг богинорл их байна гэдэг утгаараа тэгээд бас Калимантан руу ингээд шилжүүлсэн ийм газар байгаа. За тэгээд өнөөдөр бид нар Калимантаны төлөө залбирна.
хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн дуулал 10 дугаар бүлгийн талаар танд үнэхээр талархаж байна. Эзэн бидний амьдралд хүнд хэцүү үе тохиолдоход бид ямар ч үед итгэлээрээ барин зуурч эзнээс асууж, эзнээс зуурч амьдрахад ариун сүнсээ бидний хөдөр дараад гэд бид танд найдаж байна. Бид бүх найдвараа танд тавьж байна эзэн. Эзэн тэгээ таны үгийг бид бодон таны үгээс зууран амьдрахад ариун сүнс биднийг өдөр тохиолдгоо тэгээд бид эзэн та хаана байна гэж хэмээн асуусан ч гэсэн бид ямар ч үед эзэн бол зөв шударга байдлаар тогтоодог. Эзэн сул дорой хүмүүсийг, ядуу хүмүүсийг, хүнчин бэлэвсэн хүмүүсийг та үргэлж хамгаалдаг. Таны шүлт бол тодорхой болно гэсэн энэ итгэл бидний дотор улам илүү өсөх болтугай. Эзэн өнөөдрийн үгийн талаар баярлалаа. Эзэн та ариун сүнсээр өдөр дараа аваа бид яг одоо Индонез улсын төлөө залбирч байна. Калимантан Борнео арлын төлөө бид залбирч Калимантан арлын уугуул оршин суугчид даяг хүмүүс ойролцоогоор 80 орчим өөр хэл болон үг болон аялгаугаар ярьдаг. Эдгээр амгуудын ихэнх нь Христ итгэгчид олон хувь эзлэг бөгөөд зарим бүлгүүдээс нөлөө бүхий цонх хэсэг байсаар байна. Тэгээ энэхүү ард түмний донд Бурхны хаанчлалт хийж агаад танд талархах эзэн. Тэгээ Калимантанд Христийн удирдагчдыг сургаж чадварчлах асар хэрэгцээ байгаа боловч газар зүйн аслагдсан байдал, тусгаарлагдмал байдал, сүнслэг эсэргүүцэл болон их хэл дээрх судар байхгүй зэрэг шалтгаанууд нь чуулганы хөгжлийг удаашруулж байна. Эзэн хүнд хэцүү газар нутагт үйлчилж байгаа пастор удирдагчдыг та сүнс болон махан бодийн хувьд хамгаалж өгөрөө тэднийг сургаж даалдуулах нөөц болсон сүнслэг өдөрдмжаар та хангаж өгөрөө эзээ тэгээ одоогийн байдлаар Бурхны үгийг нутгийн олон хэл дээр хөрвүүлж байгаа Библийн түүхүүдийг ярих ийм шин загварууд нэвтэрж инхүү орчуулгын үйл явцыг маш ихээр хурцгаж аваад Бурхан танд талархъя. Тэгээ судар орчуулах түүхээр дамжуулан сайн мэдээг төгөөх энэхүү ажлыг эзэн та улам илүү өрөөж өгөрөө орчуулагчдад мэрэгэн ухаан өгч илүү олон хэлээр Бурхны үг Калимантан арлын хүмүүсийн зүрх сэтгэлийн хэл дээр буух болтугай. Тэгээд эзэн минь газар зүйн хувьд аслагдсан гүн ширэнгэн ойд амьдардаг 80 гаруй хэлээр ярьдаг тэдгээр олон ястнуудын дунд байгаа сүнслэг харанхуй уламжлалт хаалт цаадуудыг Иесус Христийн нэрээр бид нураах болтугай гэж залбирч байна. Тэд өөрсдийн хэлээр Бурхны хайрыг сонсож сүнсээрээ бүрэн чөлөөлөгдөх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Индонезийн Калимантан арлын тэр бүхий л овг бүлгүүдийг Иесусийн нэрээр гөрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг гөрөөж байна. Израиль дээр Бурхны амар амгаланг тунхаглаж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Хойд Солонгосыг, бид Афганистаныг, бид Монгол улсаа танд өргөж байна. Эзэн минь энэ Монгол улс энэ цаг үед наадам амралтын үед үер усны аюулаас та хамгаалаараа тэг гэр бүлүүд сайхан амраа сайхан баярлаад тэг үндэснийг маань та бас энэ баяраар дамжуулан Монгол үндэстэн эм нэгдэлтэйгээр нэгдэх болтугай. Эзэн та удирдан та өрөөж өрөө. Тэг энэ өдрөө танд өргөж байна. Тэг өнөөдөр Монгол руу явах аян замыг маань та өрөөгөрөө тэг бас 2 солонгос хөвгт ертөнцөө дагуулад явхад бид дөрөв энэ жил маш үр дүнтэйгээр бас олон газруудад хурж чаад хамтдаа үйлчлээд улам илүү нэгдэлтэйгээр энэ сарын аяллыг бид дуусгахыг хүсэж байна. Тэгээ бас Монголд очиод энэ хоёр хүүхд Монголд хайртай Монголыг анхлын төлөө залбирдаг, Монгол үндэстнийг өрөөдөг. Тэгээд ирээдүйн илгээлтийн эцэд болж тэгээд энэ Монголд явах аяллахын хугацаанд үнэхээр Бурхан тавуулзан учрах болтугай. Тэгээд Иесус Христийн нэрээр би энэ аяллаа өрөөж байна. Тэгээд эзэн манай чимээгүй цагийн группийн бүхий гэр бүлүүдийг та өрөөж өгөөрэй. Наадмаараа маш сайхан баярлаад эзний дотор амар тайван байхад бүх зүйл дээр та хамт яж өгөөч. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За тунхаглах ишлэл. Бидний эзэн Иесус Христийн Бурхан алдрын эцэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлэн зүрхний чинь мэлмиг гээгүүлэг. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүстх түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын ямдшгүй агуу хүч чадлын агуу үлсийн дагуу мэдэх болтугай. Эфес 1:17-аас 19. Амен. За цээжлэх ишлэл. Саяны ишлэгийн 18-19 бид цээжлэнэ. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүстэх түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын ямдшгүй агууг хүч чадлын агуу үлсийн дагуу мэдэх болтугай. Эфес 1:18-аас 19. Амен. Амен. Эзэн өөх болтугай. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно гэх Бурхан бидний амьдралд бас шинэ гайхалтай зүйлийг хийх болно. За энэ зүүн талын дээдэлд нөгөө бүр 200 өрөөтэй байдаг ийм урт. Зарим байшингууд нь болохоор яг ийм сонгоц шиг нэг юм босоо юм уу та тийм байшингууд бас байдаг юм билээ.
Тэгээд ингээ овгоороо ингэж амьдэрдэг. Сонирхолтой байгааз. Тэгээд ингээ их л том. Тэгтээ ингээ модоор хийчих ингээ бодтой. Ийм барилга яадаг. За тэгээд бас энэ Калимантан арлын хүмүүсийн бас хийдэг гол зүйл нь за энэ зүүнтлийн дотол бол яг энэ нөгөө Даяк овгийн хүмүүсийн хувцас байгаа. За баруун талын дээдлэлд бол одоо нөгөө ийм загас магас юу ногоо ингээд заваар явж зардаг. Ийм хөдөлთა хийдэг юм байлээ. За тэгээд энэ нөгөө Даяк овгийн одоо нөгөө нэг эмхтэй урт чихтэй эмхтэй юм юу байна? Урт чихтэй зан үйл яасан. Тэгээд ийм хүнд төмрүүд ингээд давхар цагиргуу зөвчдөг айгу хэцүү санагдаад байна. Ийм юм байна. Хэцүү ч юм аа энэ ялангуяа энэ зэрлэг омгоор байгаа хүмүүсийн дотор айгу амар юм ёс буруу юмнууд айгуух байна. Тэгээд тэрэн донд хамгийн их ингээд хатуу амар юу нэмэгтэйчүүдэд айгу байх юм а тий. За эзэвэг сайхан амраараа сайхан баярлаараа. Нэдэг үнэхээр бурхан бидний амьдралдаас гайхалтай шин зүйлийг хийх болно. Иесийн нэрээр ерөөж баяртай. Өдөр бөгөөд өнгөлөг эрэг таларгалтай байгаараа баяртай.